За юуны түрүүнд бид энэ улсын их хурл засгийн газар энэ бол иргэдийн хамгийн түрүүнд эрүүл байх нь нэн тэргүүний үүрэг зорилтоо. Тэгэхээр бид нэр эрүүл мэндийн салбараа өөд татахын тулд энэ одоо 2016 онд байгуулагдсан улсын их хурл засгийн газар энд мэдээж одоо бас нэлээд том зорилт тавьж ажиллаж исэн. Гэхдээ л тодорхой хэмжээнд одоо үр дүнд бас бүрэн хүрээгүй харагдаад байгаа юм да. Тэгэхээр цогц сайдаас нэгдүгээрт одоо юу гэж асуух гэж байна вэ гэхээр ер нь бол одоо түрүү чин зэрэг гишүүн хэлжсэн. Энэ эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлтөөр олгож байгаа эмний хүрэлцээ үнэхээр иргэдэд хүрэхгүй байна гэдэг бол энэ бүх одоо иргэд ингэж хэлж байгаа, ингэж гомдолж байгаа. Энэ бол маш их одоо гомдол дагуулж байгаа асуудал нэг болчиход байгаа юм. Сарын эхний 4-5 хоногт хөнгөлөлтөөр олох юм дуусчдаг. Тэгэл одоо эн чинь нэг хэдхэн хүндэл тэр эмчийн таньдаг хүндэл эрдгээ хүнд хүртээд ингээд эн чинь зүгээр амтчгүй болчиход байна гэдэг маш их шүүмжил дагуулж байгаа. Нөгөө төгөр одоо С вирусын юм гэдээ ярьж байгаа. Энийг мэдээж энд одоо маш их хөрөнгө зарж байгаа. Гэтэл энэ ийм олгож байгаа төр чинь бас цаана зэрэгцээд дагвар бас зөрчлүүд бий болоод байгаа юм шиг харагдаад байгаа. Би уг нь С вирусгүй л дээ. Гэхдээ яг л үнэгүй олгогдож байгаа юм чинь энэ имийг авах хэрэгтэй. Яваад авчий л да гэд. Иргэд маань үнэгүй олгогдож байгаа юм чинь гэдэг дээр бас энэ им чинь нөгөө олдохгүй болох нөхцөл чинь эндээс бүрдээд байна. Тэн дээрээ тодорхой гүшүүрэг гаргаж өгөхгүй бол бас болохгүй болчиход байгаа юм шиг харагдаж байгаа. Ер нь эрүүл мэндийн салбар энэ л чиглэлээр өнөөдөр хүртэл одоо байлаа. Тэр нь юу вэ гэхээр иргэд маань имийг ерөөсө хоос шиг иддэг болсон. Атгаар. Тэгэхээр бид энд хамгийн түрүүнд эрүүл мэндийн салбар маань юунд анхаарах хэрэгтэй юм бэ? 3 дугаар шатлал руугаа тэр апресс хийх юу гэдэг эрхтэнгийн тарих шилжүүлэх рүүгээ анхаарах ёстой юм уу? Анхан шатны тусламж үүсгэгээ бид сайжруулахын тулд ер нь юу хийх ёстой юм? Ямар үр дүнд хүрээд байгаа юм бэ? Тэгэд эмний маань чанар ер нь ямар байгаа? Атгаар л эмэдэд байдаг. Тэгэхээр ерөөсөө эрүүл мэндийн салбар тэгж байгаа хөрөнгө оруулалтууд маань баахан эмийг атгаар нь идэх ийм бизнес рүү бас цаашаа наварс дэндүү лоббидж орчод байгаа юм биш үү гэдэг дээр та энэ хооронд ямар одоо бас арга хэмжээ авч байгаа вэ? Анхан шатны тусламж үйлчлэгээ сайжруулахын тулд одоо бидний нөгөө ярьж зорж исэн юм чинь ямар хэмжээнд хүрч байгаа вэ гэдгийг бас танаас л авалж асууя. За нөгөө төгөр бид зах зээл шилжээд ингээд 26-7 жил болж байна. Гэтэл энэ хооронд манай Монгол улсын эдийн засаг маань сайхан болоод ард иргэд маань ажилтаа орлоготой сэтгэл төвшин болох нөхцөл бүрдэх болов өгсөн чинь бүрд өмнөх одоо төлөвлөгөөт эдийн засгийн үед байсан үеэсээ дордчихсон. Дийлэнх иргэд маань ажилгүй орлогогүй болоод бүр явсаар байгаад одоо сүүлийн 4 жилд бүр хүнд байдалд орчихсон. Зөвхөн уул уурхаагаас хамааралтайгаар ер нь бол энэ улс орны эдийн засаг болдгүй байна гэдгийг бид бодитоор харлаа. Харин энэ улсын их хурл засгийн газар бол одоо 2016 онд байгуулагдсан энэ засгийн газар маань ерөөсөө эдийн засгаас солонгоруулъя. Ингийн тулд юу гэхэд бид урд нь хийж чадаж явж ирсэн сурсан тэр одоо мал аж ахуйн салбараа өөдөн татъя. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ борлуулах талаар төрөөс бодлоготойгоор одоо энийг дэмжийе. Хөдөө аж ахуй яам энэ дээрээс гол анхаарлаа тавья. Иргэдийнхээ тэр хотонд үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийн төрийн дэмжлэгээр борлуулдаг болгоё гэсэн нөхцөлийг бүрдүүлэх гээд нэлээд сайн ажиллаж исэн. Одоо энэ ямар хэмжээнд байж байна? Одоо иргэд маань Бэлэг төшөнд 1 минут өгье. Энэ өвөл хүндрэх нэ. Тэгэхээр зэрэг одоо бид малаал борлуулчих юмсан ингээ хараа байж байна. Манай хөдөө аж ахуйн салбар бол нэг авах юм нь одоо юу гэхээр ингээд 2012 оноос хойш явсаар байгаад иргэд маань ажилгүй орлогогүй болж ахт. Малчид маань харин би оронтойгоор цомгтогчлоо. Ажилгүй болчлоо гэдгүү байхгүй. Ингээд өөртөө болгоод явдаг. Харин одоо энэ бүтээгдэхүүнийг тэнд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг борлуулахад одоо төрөөс бүр одоо бодлого дэмжлэг зүйлий гэж ингээд зорьсон байгаа энэ ямар хэмжээнд хүрч байна. Ер нь бол нийт 3 сая иргэний маань 30% нь буюу 1 сая гаруй иргэн маань энэ хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний борлуулалтаас амжилтгаа нь одоо бас дээшлэлт баштхан шалтгаалж байгаа. Энэ талаар манай Сэргэлэн сайд нэг
нэлээд сайн одоо энэ иргэдийн маань хүсэж байгаа хариултуудыг өгөөдгөөч ээ. Малчдын маань хүсэж байгаа хариултыг өгөө. 81-р микрофон эхлээд цогцчих сайд, дараа нь сэргэлэн сайд. За, бэлэг тэгшүүний асуултанд хариулъя. Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байгаа эмийн хөнгөлтийн хүртээмжийн асуудал дээр нэлээд иргэдийн дундах бухимдал байгаа. Энэ дээр бол бид ажлын хэсэг гарцсан эрүүл мэндийн үндэсний зөвлөл бие даасан байдлаар анх удаага хуралдах гэж байгаа. Энэ дээр бид нар асуудлаа оруулаад тавьчихсан байгаа. Хоёр ажлын хэсгийн шийдвэрүүдийг нэгтгээд энэ үндэсний зөвлөлийнхаа хурлаар оруулаад хэлэлцснэ гэж тавьсан байгаа. За энэ дээр бол бид нар ямар асуудлыг тавьсан бэ гэвэл нэгдүгээрт нь энэ эмийн нэрийг генерик гэмээр нь нэрслэлээр нь болгоё. Хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд. Хоёр дахь асуудал нь юу вэ гэхээр зэрэг энэ эмийг зарим нь 80%, зарим нь 40%, зарим нь 30% хөнгөлөөд байгаамаа. Тэгээ энийг ерөөсөө нэгдсэн нэг хөнгөлтөнд оруулъя. Эсвэл бүх хэмийг 40%, эсвэл бүх хэмийг 30%, эсвэл бүх хэмийг 50% хөнгөлтөнд оруулъя. Ингэж хүртээмжийг нэмэгдүүлъя гэж байгаа. Гурав дахь асуудал нь бид нар эрүүл мэндийн даатгалын санд ингэж үлдээд байгаа энэ үлдэгдлийг иргэдэд зориулах энэ хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санхүүжилтийн асуудлуудыг бид нар тавьж өгье гэсэн ийм гурван том бодлогын шийдвэрийг гаргаад явж байгаамаа. Тэгээ энэ бол бас иргэдийн дунд хүлээлттэй байгаа асуудал. Бид нар энийг шийдэх гээд үндэсний зөвлөлийн хурал маань бас янз бүрийн шалтгаанаар ингээд засаг төрийн ийм асуудалтай холбоотойгоор хойшлогдоод байна л та. Тэгээ энэ бол ингээд хийгээд явцсан юм одоо цаашдаа явчих байхаа гэж бодож байна. Хоёр дахь асуудал нь С вирусын эмийн тухайн асуудал. Тэр С вирусгүй хүн энэ эмийг авах үндслэл байхгүй. С вирусын эм өөрөө бидэнд одоо орж ирж байгаагаар 210 мянгаас эхлээд одоо 900 эдэн мянган төгрөгөөр үнэлэгдэж орж ирж байгаа. Тэр иргэн бол тодорхой хэмжээгээр энэ дээр бол 210 мянган төгрөгийн хөнгөлтийг аваад үлдсэн мөнгөө өөрөө төлөөд нэгдүгээрт авна. Хоёрдугаарт нь энэ С вирусын эм чинь өөрөө вирустэй хүндэл хэрэгтэй болохоос биш вирусгүй хүнд бол ямар ч энэ өгөх боломжгүй шүү дээ. Тэгэхээр хүмүүс маань бол арай ч ийм ойлголттой байхгүй байх гэж бодож байна. Гурав дахь асуудал нь альва нэгэн эмийг хий бүтээгээд ингээ явхаар заавал нэг улс төр орж ашиг сонирхлын зөрчил орчих гээд маш хэцүү юм байна. Энэ дээр байр суурин дээр нь бол би хатуу байр суурьтай байгаа. Засгийн газрын тогтоол бол санхүүжилтийн сангийн яам, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гаргаа. Мэргэжил арга зүйгээр эрүүл мэндийн яам цог цэцэг хариуцаа гэсэн. Тэгэхээр эннийхээ дагуу үүргийнхаа дагуу бид нар үүргээ гүйцэтгээд явж байгаа. 22 лаборатори хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны салбар зөвлөлийнхэн энэ дээр шалгаруулалтаа хийсэн. Энэ шалгаруулалтан дээр нь бид хамаагүй замбраагүй хайчиж болохгүй. Энэ хүн амынх нь оршин сууж байгаа нягтрал хүн амынх нь тоогоор нь жигтгэн хуваарлж өгье. Хөдөөд их авсан бол хотод нь өгье, хотод их авсан бол хөдөөд нь өгье гэсэн. Манад ирсэн бичиг нь бол эхний бичиг нь бол 4 лаборатори дээр сорьц тээвэрлэх эрхийг өгье гэсэн. Тэгэхээр бид нар 4 лаборатори дээр өгөхгүй. Энэ бол маш буруу зүйлээ. Бид 22 лаборатори дээр өгнө гэдэг асуудлуудыг яриад тэнцээ хуваарлсан. За зарим хүмүүс бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр буруу ташаа мэдээлэл өгөөд миний нэртэй хүртэл холбогдуулж гаргаад байгаа. Энэ нь бол тэр гарсан бичиг баримтууд нь байна. Хууль хяналтын байгууллагуудын газруудын шалгаад өгөөрэй гэд би өргөдлөө өгчихсэн байгаа. Энэ бол цаашдаа явбал дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол улсыг харж штэ. Тэгээд энийг л бид нар одоо бас нэг дэлхийд нэрэн гаргасан ийм сайхан хөтөлбөр хэрэгжүүлчихэнсаа гэд чин сэтгэлээсээ хичээгээд манай эрүүл мэндийн салбарынхан зүтгэж байгаа. Ямар нэгэн нэмэгдэл цалин урамшил авахгүйгээр энийг За 81-р микрофон сэргэлэн сайд. За, бэлэг тэгшүүний асуултанд хариулъя. Монгол Улсын засгийн газрын эрүүл хүнс эрүүл Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд мах сүний анх дугаар аяныг зарласан. За, махны аян бол 1 жил 2 сарын хугацаанд тус бодиттой үр дүнгээ өгсөн. Өнгөрсөн онд 2016 онд Монгол улс 8,000 тонн мах экспортлж байсан бол 2017 онд бид 30 орчим мянган тонн махыг экспортлох боломж бүрдсэн. Одоогийн байдлаар 20 гаруй мянган тонн махаа экспортлчихсан. За 13 мянган тонн гэрээ хийгдчихсэн. За одоо яг өвлийн мал мах бэлтгэлийн яг эд үе хамгийн оргил үе маань эхэлж байгаа гэдгийг бас энд
та бүхэндээ хэлье. Тэгээ өргөжсөн төлөв байдлаар бол 32 мянган орчим тонн махыг бид энэ жил экспортод гаргах боломж бүрдсэн гэдгийг хэлхэн зүйтэй баха. За сүүний анх тур аяны хүрээнд бол 2018 онд 60 суманд сүү боловсруулах үйлдвэрүүд байгуулагдана. За одоо бэлтгэл ажил засвар хийгдэж байгаа. Энэ жил нэг суманд бол бас сүүний үйлдвэр орсон. За энэ сүүний аяны хүрээнд бас Монгол улсын сүүний үйлдвэрлэл 67.8%-аар өссөн үзүүлэлт гарсан. За хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарын жиг төсөлт бол бас 17.8%-тай боловсруулах салбарын үйлдвэрийн өсөлт бол бас өндөр гарсан гэдгийг бас хэлье. За мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ борлуулах чиглэлээр бид нар бас нэлээд олон арга хэмжээ авч байгаа. Энэ 11 сарын дундуур Оросын холбооны улсад одоо бас энэ яамны төлөөлөл, мэргэжлийн хяналтын газар, мах боловсруулах үйлдвэрүүдийн төлөөлөл гэсэн бүрэлдэхүүнтэй хоёр талаасаа хуралдаж, тэгээ Оросын холбооны улс бол Монгол улсаас 4 чиглэлээр ногоон гэрлэр энэ махны экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авъя гэдэг урьдчилсан байдлаар бидний гэрээ хэлцээр тохиролцоод бас хүрчгсэн явж байгаа. За сая хятад улсад зохион байгуулагдсан экспогийн үеэр бол Монгол улсын хүнс хөдөө аж ахуйн салбарын бараа бүтээгдэхүүн бол 2 сая орчим юаны борлуулалт хийгдсэн. За мөн энэ үеэр бол хөдөө аж ахуйн салбар тэр дундаас мах, сүү энэ боловсруулах үйлдвэрийн чиглэлээр 2.5 тэрбум төгрөгийн 2.5 тэрбум юаны хамтын ажиллагааны гэрээ бас хийгдсэн байгаа. За мөн саяхан зохион байгуулагдсан Алтан намар үзэсгэлэнгийн үеэр бас бид 1 тэрбум төгрөгийн борлуулалтыг бас хийсэн байгаа. Тэгээ бид бол хөдөө аж ахуйн салбарынхаа үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, гадаадд, дотоодод үзэсгэлэн зохион байгуулж борлуулах чиглэлээр бол бас онцгой анхаарал хандуулж явж байгаа. За махны экспортын хувьд бол бид 7 оронтой одоо өнөөдөр ажиллаж байна. Сая хамгийн сүүл Францтай бас үхрийн сертификаттаар бас Монгол бас гар үерс зурж тохиролцсон гэдгийг энд хэлье. Сумын хот зэрэг шүү алга байна. Баттамөр